За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ Camtasia Studio дээр за animation tab-ын талаар үзэх болно. За тэгэхээр animation tab нь бол дотроо одоо үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. За нэг нь бол энэ zoom and pan гэдэг одоо нэг хэсэг байна. За дараагийн нь болохоор animation гэдэг хэсэг байна. За тэгэхээр юуны төрөнд бол одоо энийг үзэхдээ хэдүүлээ zoom and pan хэсгээс нь үзье. За zoom and pan яа гэм бэ гэхээр за одоо ингээд энэ яваад за бичлэг хийхэд. За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бид Google Chrome дээр за ингэж явж ясна одоо би энэ дээр хурдлагч нэлээд тийм урдсаж болох нэг плагины талаар extension гэж нэрээ. За extension-ийн талаар үзэх болно. За одоо ингэж үзэх болно гэснийхэн дараа энийг одоо би жоохон хитрхи холоос байгуулахаар жоохон ингэ томруулъя гэж бодъё те. За тэгэх юм бол би энийг ингэ татах юм бол энэ яг энэ ч байгаа нь canvas-ийнхаа тодорхой хэсгийг шууд энэ дэлгэцтэйгээ пропорционалаар харьцаагаа алдахгүйгээр ингэ томцоох боломжтой. За жишээ нь би одоо энд бол за Google Translate-ийн энэ хэсгийг ингээд үзүүлэх гэж бодъё те. Тэнгүүт ингээд таймлайн дээр ингээд гараад ирнэ. Энийг бас ингээд одоо хойш нь урагшсан татаад энэ нэг татж байгаа хэсэг нь хэр хурдан болохыг бас одоо хэвлээ явах боломжтой, шийдэх боломжтой. За одоо extension талаар бодох болно. За хэрвээ та одоо жоохоо ингээд ойртож байгаа. За энийг одоо ингээд юмаа ингээд Google чихэд одоо энэ дээр ингээд яриад яваад. Тэ одоо ингэжснийхаа дараа буцаад одоо энэ хэсгээс эхлээд гэдэг юм уу те. Буцаад ингээд явахаар бол за энэ дээр жоон зайтай байна. За энэ дээр хэлснийхэн дараа буцаад ингээд хойш явах юм бол одоо энэ дээр хэвлээ scale to fit гэдэг энэ одоо дэлгэцэн бүтнээрээ буцаад яг энэ canvas дотроо багтана гэсэн үг. Өөрөөр хэлбэл логин тон дээр дарах юм бол одоо шууд за ингээд хэлбэр нь гараад ирж томроо. За тэгэхээр одоо хэвлээ за fan and scale за энийг бол яахгүйгээр за дээр нь ингээд байгаагаас гадна энэ доотлохын нэг слайдераар бас гүйлгээд үзэх боломжтой. За дараагийнх нь болохоор энэ за to actual size гэдэг нь болохоор ер нь бол ингээд яг тэр цэг дээрээ буцаад 100% руугаа очих юм байна. Ингээд 100% дээр очиж чинь. За тэгэд энэ анимашнууд буцаад хэрэггүй болох юм бол доор байгаа энэ таймлайн дээрээ дараад тэгэхээр одоо сонгогдохоор шаарлна. За шаарлсныгаа ингээд устгаад явчихна гэсэн. За энэ дээр хэвлээ. Сабахул хайри хабиби. За ингээд сонсно гэсэн. За тэгэхээр юм байна. За дараагийнх нь болохоор animation хэсэг байгаа. За animation хэсэг дээр болохоор юу байгаа юм бэ гэхээр яг энэ дээр харагдаж байгаа зураг болон за аудио гэсэн юм хоёр төрлийн зүйл дээр бид нар animation хийх боломжтой. За тэгээ custom animation гэх юм бол энэ нь бол шууд өөрөө анханаас ингээд байдаг анимашнууд бидний биш ээ. Custom гэх юм бол бид нар өөрсдөө одоо бүтээх ёстой. За тэгээд restore, no opacity, full opacity, tilt left энэ төрнүүд одоо ингээд бид нарт ингээд зөвлөд үүсгэсэн одоо хэдэн анимашн байна. За энэс одоо жишээ нь энэ tilt left гэдэг нь үзээ. Одоо баруун тал руу одоо ингээд далигаад биш ээ зүүн тал руу ингээд далигаад ингээд шахагдана гэсэн. За үүнийг хэрэглэхийн тулд хэдүүлээ энэ урталтаа байгаа интрогоо за буцаад групплээд одоо нэг болгочих. За түүнийхээ дараа tilt left гэдэг. За одоо энэ чинь tilt left-ээр ингээд тавьчихаар одоо энэ хизэнээс эхлэх вэ гэдэг нь харагдчихна. За үнийг жоохон хойшлуулад за ингээд зүүн тийшээ за таймлайнаа жоохон томруулчих. Жоохон ойртчлаа гэсэн үг. Энэ суман дээр дараад бас ингээд ойртчихволно. За тэгж жагаад за tilt эхлэнгүүт background-ийн одоо энэ видео эхэлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл ийм байдлаар харъя. За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээ. За ингэх юм бол энийг бас жоохон сонгочихвол зүгээр юм байна. За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бид Google Chrome дээр гэдэг энэ чинь жоохон юу авч байна. За авч. За хэрвээ та Google Translate гэсэн ингээд тавиад явчих боломжтой. За тэгээд за анимашнд ажиллахын тулд хэдүүлээ энэ annotation-аас нэг дүрс оруулж ирээ тавьчих. За жишээ нь би энд нэг сум тавья л да. За энэ шар сумыг энд ингээд оруулаад тавьчлаа. За тэгээд энэ шар сумаа за босоод анимашн руугаа орох юм бол за би энэ scale up down гэдэг шууд энэс нэгээд аваад тавьж болж байна. .com гэдэг хэрвээ энэ сайтыг жижигхэн болж байна те. Арай жижиг болж байна. За энийг устгаад за тэгээд scale to fit гэж байна. За энэ тэгвэл яах юм харъя. За translate google.com гэдэг хэрвээ энэ сайтыг айгуу том болчих юм. Дээшээ ингээд том болоод гараад ирт юм байна. За иймэрхүү байдлаар одоо ингээд өмнө байгаа ингээд аппликейшнтэй хэрэгжилж болно. За дараагийнх нь миний хэрэглэх гээд байгаа юм юу вэ гэхээр за энэ дээр custom animation-ыг ингээд тавьчихна. За тэгэнгүүт яг энэ
төгсгөл дээр нь автоматар энэ сум юу очиж чинь миний таймлайнын индикатор очиж байгаа. Тэнгүүт яг энэ үед одоо хугацаанд энэ ямар болох юм бэ гэх юм бол би энэ сумыг энэ дээшээ заадаг юм урт болгоё тий. Тэгээд бас ийшээ очие гэж бодъё л та яг зөв хамаагүй тий. Тэгэх юм бол энэ одоо эндээс эхлээд энэ жижиг Google.com гэдэг энэ сайтыг газар очихоор ингэж дуусна. Тэгээд энэ дээр би дахиад өгүүлжлүүлж тавиад илүү комплекс анимашн өөрөө хүснээр бас хийх боломжтой. Энэ дээр очих юм бол одоо жишээ нь миний зурглал ингээд заадаг ч юм уу тий. За тэгээд л одоо энийг дээр тоглуулад үзэх юм бол Google.com гэдэг энэ сайтыг хэрэглэдэг бол за энэ байдлаар ингэж анимашнуудыг хийх боломжтой байрлал, дүрс, opacity. За opacity-г би сая үзүүлсэнгөө. За энэ дахиад нэг тавьчих. Opacity би бүдгэрэлт гэсэн үг. За энэ дээр надаа энэ дахиад ингэж дээр дарахаар энэ дээр зэг дээр дарахаар ингэж улаагаад ингэж сонгогдож байгаа шүү дээ тий. Тэгснийхаа дараа энэ дээр opacity-г ингэж багасгаад за эсвэл thickness нь ч бас байгаа юм. Thickness-ийн буюу одоо зузааны наас ингэж ихсгэж болох нь. Зузаан тэгээд бүдэг болгоё гэж бодъё тий. За тэгвэл энэ анимашн Google.com гэдэг энэ сайтыг хэрэглэдэг бол за таны хугацааг одоо ажиллах арга барилыг нэлээд тийм урд энэ комплекс зүйлийг бас хийх боломжтой. Энд ч байгаа бүх зүйлийг бол та өөрөө бас ингэ хийж чадна гэсэн үг байна. За тэгэхээр анимашн tab доторх zoom and pan болон анимашнсыг хэрэгэн ашиглах талаар энэ удаагийн бичлэг маань ингээд дуусч байна.